За сайн байна хаа. За энэ удаагийн бичлэгээрээ би заяа Солонгос төр хэмлэгт юу бэлдэж очих шаардлагатай вэ гэдэг блог оруулах. За тэгээд эхлээд хүүхдийнхээ утаснаас эхлэе заяа. Хүүхдийн Солонгос эмнэлэг гэдэг юм лээ. Хүүхд чинь эмнэлэгт байхад ямар ч хувц сунаар юу ч хэрэггүй. Хүүхдээ эмнэлгээс гарахдаа ийм нэмгүү үлгий тэнгүүтээ ийм зузаан үлгий. Манай хүүхд нөгөө нэг 10 сард төрсөн болохоор намар төрсөн болохоор ийм зузаан үлгий. Тэгээд солихныг хувцас авчрахад болно гэсэн. Тэгээд тэгтэн би энийг та нар харж ирсэн бол энэ зулагч өгж исэн энэ зузаан энэ цамцыг авч өмсүүлээд тэгмүүдээ энэ өмдийг өмсүүлээд тэгээ бас нэг малгай өмсүүлдэг. Тэгээ энэ малгай өмсөлөг арай өөр малгай өмсүүлсэн заяа. Тэгсэн чинь манай хүүхд халуудаад тэгээд саяны үлгийн дээр нэмээд дундын үлгийг бас байсаахгүй. Тэгсэн чинь тэр дундын үлгийг л илүүдсэн юм шиг л. Тэгээд манай халуудаад гэртээ иртэж хуйлсан. Тэгээ ингээд л хүүхдээ юм болоо заяа. Тэмүүтээ хүүхдийг эмнэлгээс гарахт нь юу эмнэлэг дээр хэрглэж исэн юу хуурай сүүгийн тэгэнгүүтээ юутай нэмэлт хичээл байгаа штэ сүү тэрийг нь өгөнгүүтлээ нэм дөрвөн ширхэг юу гэдэг юм лээ. Угчны сав гэдэг юм лээ. Тэгээд энэ хүүхд чинь хэрглэж исэн шүү гэртээ очиод угаагаад хариуцгаад буцаад ингэ хэрглэж болно гэд тэгэл хүүхд ерөөсөө иймэрхүү юм орсондоо ерөөсөө илүү зүйтэй юм хэрглэж байгаагүй. Би бол майр их юм бэлдэж явсан. Тэг зарим нь ашигласан, зарим нь ашиглаагүй. За хамгийн их хэрэгтэй болсон зүйл бол энэ Стенлигийн маань усны сав байна. Энэ ингээд амар том бараг 2 литртэй усны сав болохоор ер нь бол нэг ус ингээд галан булаа ус аваад тэгэл мөмө сахтаа шууд ингээд амар хөлрүүл тэгэл ус авал исэн. Тэнгүүтээ эмнэлгээс ийм эмнэлэгт яг энд таарах заяа юм юу яадаг. Ингээд одоо яг эмнэлгийн нөгөө нэг сав байгаа шүү дээ. Тэр чинь ингээд эмнэлгээс гарсан зүш хэрэглээгүй. Тэгээд ингээд эмнэлгийн саванд таарад энийг нь мөмнийхөө нөгөө нэг саалтурнд хийгээд тэгээ ингээд мөмөө сагаад нөгөө нэг юм шар уур гардаг шүү дээ. Уур гарахаас нь сүйтэй болтлоо энэгээр саасан. Тэгсэн чинь ирээд би нэг купоноос манай ихч жавзаа ихч маань надад бүхний саалтур авч өгсөн байхгүй юу? Тэгээд энэ саалтур гэсэн чинь энэ саалтурных нь энэ нөгөө эрдванд нь таарахгүй байсан. Энэ тийм болохоор энийг нэг амар хэрэглээгүй эмгээс гарч чи хэрэглээгүй томтой энийг салтурыг ер нь бол хэрэглэсэн. Энэний салтур бол ийм юм байна. Ийм том ийм хоёр өөр агаад. Тэгэд энэ нь болохоор яг энэ диаметр нь 28, энэ нь болохоор 24 юм билээ. Тэгсэн хэрнээ энэ эрдван жижиг энэнийх нь жоохон том. Тэгээ энэ чихээд жоохон хэрэглэж мэрэлж байгаа. Тэсгэлээ болсон. За тэгэнгүүтээ тэрний дараа ийм бүхний памперс авч явсан. Энэ хүүхний памперсыг болохоор манай найз бэлгэлсэн заяа. Оюун болор найз маань бэлгэлсэн юм. Тэнгүүтээ энэ чи ингээд хоёр талын аваад левчгэн дээрээ наагаал. Тэр ингээд мөмд ингээд хачна. Би нэг одоортол хэлж байгаа. Миний энэ одоортол дуусаг. Өмлөрнөөсөө баярлаа. Тэгээд бас манай найз маань надад ийм бэлгэлсэн. Ийм хүүхний сүүний хадгалагч уут. Тэгээд уут маань ерөнхийдөө бол дуусж байгаа. Тэрнээс шил юу маань хүүхний памперс маань бол дуусаагүй. Тэгээд өөрийнхөө ариун цэвэрлэлт болохоор ийм гар үлээ арчиг гэж одоо ийм сэлбэдэг авсан. Тэгээд энийг эмнэлгээс гарсан сош ерөөс хэрэглээгүй. Тэгээд ийм нэг ийм саниталтай сэлбэдэг. Тэгээд дээрэс нь ийм бидээ гэд энэ сэлбэдэг хэрэглэсэн. Энэ сэлбэдэг чинь болохоор доодгоо шууд цусмас гарсан байгаа шүү дээ. Тэрийг цэвэрлээд шууд нойрдоо урсгачдаг. Энэ сэлбэдэг ахгүй. Тэгээд энэ үнэхээр амар юм билээ. Тэгээд ер нь бол өсвөр насныхаа охтууд ч гэсэн ер нь бол энийг санал болгоход одоо ингээл сарын тэмдэг юмдыг ирсэн үед ингээл муухайд нь штэ. Тэгээд нойлонд сарчгаад ер нь бол эвгүй. Тэм үедээ энийгээр арчаад тэгээд нойлдоо шууд урсгах юм байлээ. Энэ болохоор нойл бүглэхгүй тэмцэл бидэг. Энээс нэг 2-3-ыг авч явсан. Тэгээд тэр бүгд дууссан. Ягаад тэгэхээр нөгөө нэг би чинь хийсвэрээр төрөөд доошоо ингээл маш олон цус гараа. Тэгээд дээрэс нь ер нь л цустай байсан. Тэгэл тэр бүгдийг энийгээр цэвэрлсэн. За тэнгүүтлээ эмнэлгээс имдэг заяа ийм уг жугаагч аваад өгөөрэй. Тэгээд нэгийг нь гэртээ очиж хэрэглээд нэгийг нь эмнэлэг дээр яг хэрэглэнэ гэд тэгээд гарахт нь энийг гэртээ хэрэглэх юм байна да гэсэн чинь юу яат юм бэлээ. Энийг нь өгөө явуулчихсан юм бэлээ. Энэ сайхан юмд боогоод өгөө явуулчихсан бэл. Тэгэл одоо энийг нөгөөдгөө жоохон муудаад ирэхээр энийг хэрэглэе гэж бодол байж байна. За тэнгүүтлээ өөрийнхөө нөгөө нэг юу арьс арчилгааны бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Энэ тонор сүүн шингэн гэдэг лөө энэ хоёрыг авч явсан. Тэгээд бас нөгөө нүүр цэвэрлэгч авч явсан хөвөнтэйгөө. Тэгэл нүрээ цэвэрлээ. Тэн их ямар цэвэрлэх зав гатсан бэл дээ. Тэнгүүтлээ сойд мэдээж
Тэгээд шампунь ер нь бол авч явцсан байсаахгүй. Тэгсэн чинь манай ээж мэж нөгөө миний охин бити усан дараарай гэсэн учраас ерөөсө хэрэглээг авчирсан. Тэгэхээр та нар ээж мэж ч усан дороо хамаагүй гэх юм бол шампунь авч яваад эмнэлэгтэй байхдаа усан дорсон дээр юм билээ шүү. Би бол эмнэлэг байхдаа усан дороогүй. Гэртээ ирж юу усан дороогүй. За тэгээд бас нэг гоё юм энэ заяа. Энэ гэхдээ юу юм блэ? Энийг одоо яг уураг байж тээ хөхнөөс уураг гараад ирэхэд нь биш заяа. Уураг гарахын өмнө 30 хэдэн 7 хоногтой 30-аас ер нь 35-аас дээш 7 хоног болохоор энэгээр ингээл жоохон бумтаал хөхнөө бодлого жоохон гаргаад юм л. Би нөгөө нэг жоохон гаргаад ингээл хэрэгжилжсэн чинь гинт миний уураг гардаг болоод тэгсэн чинь энэ дотор маань ингээ уурган дүүрсэн байхгүй. Тэгээд энэ нөгөө нэг ингээд дотор хийтэй гэсэн үг. Энэ дотор маань уурга муурга ороод энэ ер нь жоохон хэцүү болсон. Тийм учраас уурга гараагүй байхдаа энэ хөхний толгой гаргахчийг хэрэглэсэн дээр юм бэлээ. Тэгээд энэ хөхний толгой гаргахтайгаа хамтд нь энэ хөхний тосыг хэрэглэсэн. Энэ хөхний тос ч юм болохоор хөх хагарахад тэгээ хөхөө бэлтгэж ер нь бол маш сайн хэрэгтэй. Би энийг төрхөг өмнө аваад одоо хүртэл хэрэглээд энэ ерөөс дуусаагүй. Энэ зүгээр л нэг туслал ордог заяа. Тэгээд хамгийн гол нь энийг хүүхэндээ төрчөд хүүхдээ хүртэл хөөхүүлж болдог ийм тос байсан. Энийг зөвхөн шүд купоноос яг энийг бичээд энэ брендийг ингээд бичгээд л авчдаг. Юу ч гараад ирд юм л. Тэгээ хүмүүс тэг мэдээж сойз авсан. За тэгээ сойзтойгоо ийм шүний хэрэглэл авсан. Тэгээд ийм шүний хэрэглэл авангуутлаа ийм том хүний памперс. Энэ том хүний памперс болохоор дотроо 5 ширхтээ байд юм билээ, 8 ширхтээ байд юм билээ. Би бол 5 ширхтэйгээс нь аваад надад гэрт яг 2 ширх нь ирсэн. Тэгээд нэгийг нь нөгөө нэг хайц мэдгүй. Тэгээд одоо нэг нь байгаа. Тэгээд би нэг одоо эхнийхээ сарын тэмдгийг хэрэглэн гэж бодод ингээд хадгалаа байж байгаа. Тэнгүүтлээ бас юу юм бэлээ? Хийсвэрээр төрсөн хүмүүс бас өдрийн хэрэглээ авах юмар юм бэлээ. Одоо нөгөө нэг хийсвэр орохоор чинь ингээд дотор ингээд ихс мэгсийг нь авахтаа юу жоохон цэвэрлэгээ хийж чин заяа. Тэнгүүтээ эхний нэг ганц 2 хоног л амар цус гараад өдөр шөнө мөнийхөө дамсыг хэрэглэнгүүтээ яг эмнэлгээс гарах төхөөд эхнийх цус гарахаа болчин. Тийм болохоор өдрийнхөө хэрэглэлийг автан. Тэгтээ хүн болгоноос л шалтгааллах юм билээ. Минийх бол тэгсэн. Тэгэхэд гэртээ гарч ирээ нөгөө нэг эмнэлэгт нэг амар огцом хөдөлгөөн хийхгүй жаал гэртээ гарч ирээл нааш цааш явсан чинь гинт ингээл цус буунд гарсан. Тэр үед бол яг шөнө хэрэглээ хийсэн. Тэгээд ер нь бол байнга шөнийн хэрэглээгээд ах жоохон онцгүй юм билээ шүү гэж зүйлээ. Тэгээ бас хамгийн хэрэг болсон юм энэ. Энэ хамгийн цай. За энэ хамгийн цай чинь ингээд 2 ширхтэйгээ зардсан байлаа заяа. Тэнгүүтээ би нэг ширхийг уугаад дууссан. Тэгээ нэг ширхэг нь одоо энэ талд орж байгаа. Тэгээ энэ бол үнэхээр сайн ахуйд юм билээ. Энийг би яаж мэдэж авсан бэ гэхээр солонгос хүүхнүүд трейл оруулсан байсан байхгүй. За ингээд ийм байд юм билээ. Ингэн тэгин мэгэн гээд тэнгүүт нь окей би ч хэрэглэе. За тэнгүүтлээ энэ малгай. Энэ малгай маань хэрэг болсон доо. Энийг эмнэлгээс гарахтаа ч өмсөн, гараад ч өмсөн, гэртээ ч өмсөн. Тэгээд малгайх нэрийг угаая. За тэгснэ заавал ийм маск хэрэгэлт юм байлээ. Тэнгүүтээ ороод коронавигийн тест өгдөг заяа. Тэгээд ааваас нь авна, ээжээс нь авна заяа. Тэнгүүтээ тэгээ болчих 30 мянгаар авсан байхгүй юу мөнгөөр. Тэгсэн чинь юу яагаад хэрэглээд ингээд эмнэлэг хэвтэй байжсэн чинь дахиад коронавигийн тест өгөх шаардлагатай гэ. Тэгээд дахиад коронавигийн тест өгсөн. Тэгэхээр тэр тестийг яах вэ гэхээр юу яд юм блэ? CS биш гоцож байна. GS болон CU-гээс гараад авчих гэж хэлчихсэн юм лээ. Тэгээс л эмийн сангаас гараад авчгаа. Тэгээд яг тэгэл тэр нь гарч аваад өгсөн ш. Тэгээ хүүхдэд бас нэг бэлдэх хэрэгтэй юм энэ D витамин. Энэ D витаминыг ингээд бүр нөгөө нэг юм цаас өгд юм лээ. Эмийн бэлдэрээ, Т-ийн бэлдэрээ гэдэгтэй цаас өгдөө тэрэн дээр энэ D витамин байсан байхгүй юу? Тэгээд энэ D витаминыг авснаа. Тэгээ одоо хүртэл хэрэглэж байгаа манай хүүхд нэг витамин Х, D витамин хэрэглэж дуусаа одоо энийг хэрэглэж байгаа. Энэ хоёр дахь нь. За тэнгуүтээ эмнэлэгт гараад огт хэрэг эмнэлэгт орохдоо огт хэрэг болоогүй ч гэсэн эмнэлгээс гараад маш их хэрэг болж байгаа зүйлийг та бүхэндээ танилцуулъя. Энэ бол миний манай хүүхдийн нус сурагч байна. Энийг сайхан ингээл мэдчихвэл хүүхдтэй гэл нусын сорчих юм лээ шүү. Тэгээд нусын сорохын тулд эхлээд нусаа шингэлнэ.
Манай өвч ханаад өрөө тэгээд хөрхийн ус нь гарахгүй байсан байхгүй юу? Энэ хөвдөлж. За тэгээд энийг ингээд сайхан усанд оруулчаад цацчаад тэгээд доош харуулад нурууг нь тосолж явахдаа ингээд усан сан гараад ирэн. Тэнгүүт л энийгээрээ сайхан сороо ичиж байгаа юм чи. За тэгснээ энэ ингээд тосон тайлг. Энэ мустелагийн ингээд тосон тайлгийн нэг монголчин нэг миний мэдхийн би чинь бас дүүнэрээ бас хамт төсөлцлөө шүү дээ. Маа дүүнэр чи юу гэдэг лээ дээ. Нунтаг тайлг. Тэл тэрийг сайхан ингээд сайхан залтан болгож цэцэл. Суган муур цэцэл цэцэлсэн чи юм тосон болцсон юм байна. За тэгээд ийм тосон тайлг. Энийг бол байнга хэрэглэж байгаа памперсын солих болгонд хэрэглэж байгаа. Энэ болохоор ингээд нэг памперс нь ингээд харшлаад ч юм уу эсвэл ингээд хөөхт чинь нэг амар их бааж байгаа штэ. Яг ийм нийгмийг дөнгөж төрөөд нэг сар гардаа болтлоо ер нь л шээх болгонд бараг бааж байгаа штэ. Тийм байхад энэ жоохон бөхснүүлэх юм бол энэ тоцыг түрхэж байгаа. Энэ тоцыг ээжүүдийн группээс олж өөртөө авч түрхсэн юм. За тэрний араас энэ манай оюун балар найзын маань хамаатан өгсөн юм те би обоос гуйцсан байгаа те би энэ томыг авч өгнө гэж. Энэ нас нөгөө далаан давстай носор чимлэх хөөхтийн хамар гэмтэхгүй энэ тест үнэхээр мундаг юм байна лээ. За тэгэнгүүтээ бүр одоо бүр өдөр тутамд хамгийн их хэрэг болж байгаа юм байна шүү дээ энэ хүн. Энэ зүгээр дайсгаас авсан за 1000 төгрөг. Тэнгүүтээ эн чи ийм тэнгүүтээ нөгөө л ийм бичгтэй. Тэгэл сах хөөхтийн хамарлаж байгаа л баруун 303 тэгэхээр нэг нус гарч ирнэ. Тэнгүүтээ энийг дахиад хийхгүй. Энийгээр нь баруун 303 тэгэл нус гартаж юм чи яахын. За тэгээд нөгөө хүүхд чинь угаж гарч ирэн манай хүүхд толгоны онцлог гэж магадгүй манай хүүхд амир нуухтаад байсан байхгүй юу. Тэгээ нуухтаад байсан чинь эмчт нь үзүүлсэн чинь ийм нүдний тусалга. Ягаад тэгээд нуухтаа ингээ болтон төрхээрээ тэгээд ер нь бол нүдний тусалгыг жоох хүүхдэд ийм яг дөнгөж төрсөн хүүхд хэрэглэж байгаа бол нэг сар хадгалаад нэг сараас дээш болцсон бол хэрэглэхгүй байхыг би зөвлөнө гэсэн. Тэгээд энэ ариш нэг сар болоог байгаа л да. Яна миний баг хумс найх гэдэг юм шүү. Энэ ариш нэг сар болоогүй л байгаа л да. Яг за нэг сар болоогүй л байгаа л да. Тэгтээ яг уу байлгаж байгаа. Нэг сар болохоор нь яг санаж байгаа хаяа гэж бодод байгаа. За тэгэл өөрийнхөө нүүр арчлах нь тэгэл болцсон шүү. Тэгээд цэнхэр үнэлэх авч явах хэрэгтэй. Тэгээд эмнэлгээсээ хоолоо өгчнө. Тэгээд эмнэлгээсээ бас юутай нөгөө цагаан хэрэглэлтэй. Эмнэлгээс хувцтай, эмнэлэг нь халааттай. Би бол нэг юм халаад малд авч ирсэн хот гэсэн чи эмнэлгээс халаад өгчсөн. Тэгээд тэр чинь ингээд за өдөр болгон солилон чамаагүй ингээд хувцсны шкафтай заяа. Тэгээд тэр хувцсны шкафаас нь очиод өдөр болгон халаад аваад хуучаа халаадаа хийгээл тэгэл хайж исэн. Тэнгүүдээ гар нүрийн альчуур бие альчуур авч ирсэн. Тэгэхээр би бие альчуураа хэрэглээгүй. Гар нүрийн альчуурыг л ганцгаа хэрэглэсэн. Өөр ч нэг хэрэгтэй юм ер нь бол байгаагүй дээ. Тэгэл эмнэлэг мэлж хална гомгоотой шарсан уурс хамаагүй юм хүүд юм байх ч үлээ. Би мэдгүй. За тэгэл ер нь бол нэг иймэрхүү юм бэлдсэн заяа. Тэгээд өөр гоё влогны санаа байгаа. Тэгээд хүүхд болохоор яг үндэ оруулж чадахгүй маа. Тэгээд маргааш нэг өдөрс бас нэг влог оруулна. Тэрэн дээрээ нөгөө нэг Солонгос төрөхөд хэд байх байсан бэ? Тэгээд яг төрөхөд юу болсон бэ гэдгийг ярилцаж байгаа. Тэгээд ер нь бол даатгалтай байвал амар сайн хөнгөлтийн байлээ. Би бол майр хямдхан төрсөн. Манай эмнэлэг сансныг бол юу нь бол үнэтэй эмнэлэг байсан ч гэсэн ер нь бол хямдхан төрсөн. Гайгүй төрсөн. Тэгээд би бас нэг хідэн болт авч явсан юм байна. Тэгээд болтноосоо хэдийг хэрэглэлээ. 2 морийг хэрэглэлээ. Бас нэг амар чухал юм байх шүү дээ. Энэ амьс хараа эндээ нөгөө юм эрзэнгүй амьс заяа. Тэгээ энэ явж байгаа эрзэнтэй нь байна. Яг миний авчирсан ингээд таарч. Бүр ямар ч эрзэнгүй амьс. Тэгээ нэг дөнгөж төрөөд хөл амар юм хүүцэн хавганцсан байгаа штэ. Тэр үед юм эрзэнгүй амьс амар хэрэг болт юм бэл. Тэнгүүтээ купоноос зүгээр яг нөгөө нэг ийм гидсэн дээгүүрээ татдаг жирэмсний бандаж биш. Гидснийхаа доор байдаг ийм бандаж авсан байхгүй. Тэгээ тэр бандажнуудтайгаа ер нь бол яасан гэсэн нэмэлттэй байсан. Тэгээд тэр амар амар юм байлээ. Нөгөө хийсвэрийн ойдлыг ингэж хүндэхгүй яг нөгөө ийм гуралчин байсан хгүй. Одоо яг миний гидсэнд байла ойдлын дээлэх бандаж шиг энэ дээрээд ийм тэгээд нөгөө нэг ойдлоос хол болохоор амар тийм бандаж байсан. Одоо тэгээд би
дандаа шамар харуултай юм шүү дээ. Манайхан. За тэгээд ийм байна. Өөр юу? Тэгэл төрх мөнгөний хаталтай төрчдөг юм байли. Баярлалаа анхаарал тавьсан.